хөтөлбөр үргэлжилж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээлэлээр 2025 онд улсын хэмжээнд 4493 ос гэрлэлтэд цуцлуулсан гэх тоо бий. За энэ мэт нийгэмд гэр бүл салалт нэмэгдэх хандлага нь эдийн засгийн байдал, сэтгэл зүйн эрүүл мэнд зэрэг олон шалтгаантай байна. За үүнд нөхөр эхнэрийн аав ээж тэдний гэр бүлийн харилцаанд оролцох их байгаа нь мөн голлох шалтгаанд тооцогдож байгаамаа. Энэ тохиолдолд хүүхдтэй итгэж үнэлдэггүй эцэг их гэр бүл зохиосныхан дараач амьдралд нь оролцож салалтад хүргэн түгээмэл байгааг судлаачид хэлж байна. Таны хүрээллээс гэр бүл салсан хэдэн хүн байгаа вэ гэвэл хүмбэр 3-аас цөөнгүй тоо нэрлэх үзье. За шалтгаан нь хадам аав ээж амьдралд хит их оролцоод гэж хэлхийг таач мөн сонсож байсан баг. За тэгвэл энэ монголчуудын бүлээрээ амьдрах соёлоос үүдэлтэй гэдгийг судлаач хэлж байгаа юм. Түүхэндээ бол ингээд нүүдэлчин ахуй соёлоос уламжлалтайгаар яалтчгүй энэ их гэр бүлийн соёлоор амьдарч ирсэн ийм үндэстэн багхгүй юу. Тэгэхээр яалтчгүй аав ээж, авга нагц те өвөө эмээ гэдэг ч юм уу ингээд нэг тийм гэр бүлийн залуу гэр бүлийн амьдралд оролцоо бол ихтэй ийм үндэстэн гэж хэлж болно. А гэвчиг нөгөө талдаа бол энэ оролцоог бид нар юугаар яаж хязгаарлахын, зөв оролцох юм уу, буруу оролцох юм уу гэдгээс шалтгаалаад гэр бүл салалтанд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Нэгт нь ихэнх одоо багтаа хаягдсан, гологдсон эрэгтэй хүмүүс том болоод нэг хүнтэй суугаад ажил дүртэй болоод мөнгө санхүүтэй болоод ингээд өөр ингэсэн амжилттай болоод эхлэнгүүд эцэг гэх нь тоож эхэлдэг байхгүй гинт миний хүү болоо явдаг. Тэнгүүд нөгөө нэг авж байгаагүй хайр тэ анхаарлаа аваад эхлэнгүүд олон ирчүүд одоо л би ингээд эцэг ихтэй хүлэн зөвшөөрөгдөж байна гэд одоо ухралт хийдэг байхгүй хүүхэд нас руугаа тий тэр чинь уг нь айл гэрийн үрхийн тэргүүн байгаад идэг. Тэгтэл энэ хооронд ингээд яхаа мэддэггүй явдаг. За тэгээ ихэнхдээ бол салтаар тусдаг. За ийм тосууд гэр бүл болохдоо бусдын оролцоо ямар хэмжээнд тэдний амьдралд оролцож болохыг эхнээсээ ярилцаж тохиролцох гэр бүлийн дүрм гаргахыг мөн зөвлөдөг байна. За хэрв дээрх байдал танаа гэр бүлд ч мөн илэрдэг бол мэрэгжлийн үнээс зөвлөгөө авах шаардлагатай юм а.